Сайн уу тоглоом сонирхогчдоо. Бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай экшн бейсд шүүтер төрлийн тоглоомыг юу гэж бодож байна? Шилдэг зохиол, цаг үеийг тодорхойлох шинэлэг шийдэл, мөн давтагдшгүй мэт зураглал. Энэ бол 20 жил тасралтгүй тоглогчид биднийг гайхшруулж байсан тоглоом. Магадгүй одоо шууд л толгоонд чинь орж иж байгаа бах. Тийм ээ, энэ бол Call of Duty. Бид өмнөх бичлэгээрээ Call of Duty-г яаж эхэлсэн талаар ярьсан. Тэгвэл энэ бичлэгээрээ Call of Duty ямар гэж бодит байдал түүхийг тоглоом болгосон талаар ярих болно. Call of Duty-г хүүхэд насндаа тоглож үзээгүй 2000-аас хойш он төрсэн хүүхэд бараг байхгүй биз. Өөрийн гэсэн өнгө аяс, брендинг сайн тодорхойлж чадсан тоглоом. Тэр ч утгаараа тоглогчдоо гонсойлохгүй явсаар 20 жилийн хугацаанд 400 сая удаа татагдаж action based shooter төрөлтөө энэ франчайз маань нэгт бичигдэж байна. Тэгвэл код энэ олон цуврал нь гайхалтай график, сэтгэл хөдлөмж тулаан, баатарлаг түүхүүдээр бүрддэг. Гэхдээ эдгээр нь зүгээр нэг зохиол биш. Зөвхөн зохиол фантазаар энэ цуврал алдартай болоогүй юм. Амжилт дагуулсан том шалтгаануудын нэг нь таны тоглож байсан мессүүдийн ард бодит дайн, бодит хүмүүс, бодит цус урсан түүхүүд бий. Энэ видеонд бид Call of Duty тоглоомын ард нуугдсан бодит түүхэн үйл явдлуудыг судалж, ямар болсон үйл явдлыг тоглоом болгосон талаар ярих болно. 2008 онд гарсан World at War биднийг дэлхийн 2 дугаар дайны халуун голомт руу хөдөлсөн. Гэхдээ энд гардаг Stalingrad, Pacific Front, Берлин тулаанууд зүгээр нэг тоглоомын хэсэг биш. Жишээ нь Stalingrad-ийн тулаан 2 сая хүний амийг авч чадсан. 900 гаруй өдөр үргэлжилсэн дэлхийн түүхэн дэх хамгийн том цус тулаануудын нэг. Код дээр гардаг зөвлөлтийн снайпер Василий Зяцман бодит хүн бөгөөд тэрээр 225 гаруй герман цэргийг буудаж алсан байдаг. Тоглоом дээрх Никита гэх офицер бол Зяцмын биографийн нэг хэсгийг агуулсан. Мөн D-Day буюу Operation Overlord, Call of Duty 2 ба World War 2 дээр гардаг далайн эргийн дайралт. Энэ нь 1944 оны 6 дугаар сарын 6-нд болсон Нормандийн десант юм. 150,000 гаруй холбоотны цэргүүд Франц руу давталж Европыг фашизмаас чөлөөлөх эхлэл тавьсан. Call of Duty Black Ops цуврал дээрх Mind Control нууц ажиллагаа, Вьетнамын дайн гэд бүгдөө л Cold War буюу хүйтэн дайны бодит элементүүд. MK Ultra Америкийн нэгдсэн улсын тагнуулын сэтгэл зүйн туршилт хүмүүсийн тархийг хяналтанд байлгах зорилготой. Call of Duty Black Ops дээр энэ туршилт шууд гардаг. Number Station буюу радио тохиогоор тархины команд ажилуулах санаа. Бодит судалгаан дээр тулгуурласан. Bay of Pigs Кубын халдлага. Call of Duty дээр гардаг Балтаны арталд явагдсан CIA-ийн нууц ажиллагаа юм. Мөн тоглоомн дээр гардаг Виктор Резнов бол уран сэтгэмжтэй бүтээлч. Түүний урших боломж бодит тагнуул дээр суурилсан байдаг. Хүйтэн дайны үед шурангийн туршилт, тагнуулуудын солилцоо, сэтгэл зүйн хяналт эдгээр нь бүгд Call of Duty-гийн storyline-д тусгагдсан. Одоо бид илүү орчин үеийн түүх рүү оръё. Modern Warfare энэ тоглоом Ирак, Афганистан дахь үйл ажиллагаанууд, терроризмын эсрэг дайн дээр суурилсан. Новри Аша Мис 2009 оны Call of Duty Modern Warfare 2 дээр гардаг хамгийн маргаантай хэсэг. Энэ нь бодитоор болсон терроризмын үйл явдал, мөн олон нийтийн хариуллыг тусгасан. Фаллужа, Мосул гэх газрууд дээр болсон тулаануудын ажиллагааг тоглоом дээр болгосон байдаг. Мөн Blackwater, Navy Seals дэх багийн бодит ажиллагааг Call of Duty-гийн компаниуд ажиллагаанд шууд тусгалуулсан бол мөн тоглоомын дөрүүд Ghost, Surprise нарын ард жинхэнэ тусгай албаны ажилтнууд байсан байдаг. Код дээр гардаг зарим iconic дөрүүд нь үнэн хэрэгтээ түүхэн хүмүүсээс сэдвүүлэгдсэн байдаг. Юрий Писменов зөвлөлтийн тагнуул байсан. Хожим нь барууны хэвлэлд ярилцлага өгсөн. Код дээр гардаг Brainwashing хэлбэр түүнээс санаа авсан. Генерал Шифорд тэр бол Ирак болон Афганистанд ажиллаж байсан Америк генералуудаас санаа авсан нэгдсэн дүр. Алекс Мейсон, Резнов зэрэг нь зохиомол дүрч тухайн үеийн тагнуулуудын сэтгэл зүй бэлтгэлтэй адилхан байдаг утгаараа мөн л санаа авсан нэгдсэн дүр болж тарж байгаа. Хамгийн алдартай нэгдсэн дүрүүдийн нэг бол Чернобыль цуврал дээрх Улана гэх эмэгтэй байдаг. Яг түүнтэй адилхан Call of Duty маань олон цэрэг, олон тагнуул, олон генералуудыг мөн нэгдсэн төлөөсөн нэг дүрээр илэрхийлсэн байх нь. Код тоглоомын ард ямар түүхэн хариуцлага оршдог вэ? Хөнгөн хаанд бол зүгээр л буудалцаад өнгөрдөг тоглоом гэж ойлгохч, код бол түүхийг сөхөж олгуулах маш хүчтэй тоглоом. Түүхэн хичээл дээр номыг залхуутай гэж үздэг хүүхэд хүртэл код тоглоомоор дамжуулж Норманд, Вьетнам, Иракийн түүхийг сонирхож ч магадгүй. Би Love, Vinland Saga гэх анимегийн манганаас
тухайн үеийн викингийн түүхийг маш ихээр сонирхож бүр өөрөө хуваараа судалж байсан удаатай. Интерактив storytelling буюу харилцан үйлдэлтэй түүхэн сэтгэл хөдлөл. Энэ нь тоглоомын боловсролын төвшөнд авчирч болох юм. Энэ ч утгаараа кодыг бүтээгчдэд түүхийг говьж болохгүй гэх хариуцлага байдаг. Call of Duty зүгээр нэг тоглоом биш. Энэ бол дайн гэж юу болох, түүх гэж юу болох, хүн гэдэг ямар сонголт хийдэг вэ гэдгийг ойлгуулдаг нэгэн төрлийн уран бүтээл юм. Хэрвээ бид тоглож байхдаа энэ бүхний ард юу байгааг, ямар түүх нөвдөж байгааг мэддэг байсан бол бид тоглоомонд илүү хүндэтгэлтэй хандна. Та Call of Duty тоглохдоо хаана байлдаж байна вэ? Тэр газар яг юу болсон бэ гэдгийг судлаад үзээрэй. Тоглоом илүү сонирхолтой болж магадгүй. Хэрвээ энэ видео танд таалагдсан бол дараагийн дугаард код дээр гардаг бодит түүх буюу MK Ultra Америкийн нэгдсэн улс хүмүүсийн тархийг хэрхэн удирдахыг оролцсон бэ гэх видео үргэлжлэн гарна. Хэрвээ танд энэ видео таалагдсан бол лайк дараад subscribe хийгээрэй. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.